За яг одоо Монголын хамгийн анхны EC 2600 MC Pro задлах гэж юм. Монголд ганцхан байгаа юм. За, хаар задлах. За, хүрээ. За, чиэтэй ангид. Зэнд номын зэнгэ хөөцөгтэй ууцтай. Сино. Хинхэн том юм биш үү? Том юм байна. Сүлт шинэ юм тий. Тийм. Хөрхөн сенсор. Хөрхөн сенсортой 294-ийг 294 580 585-ыг бодвол хамаагүй том юм байна. Тийм. Том өргөөртэй. 26 мм пиксел тий. Тийм. Сино тасгууд. USB terminal. Мөн дата капсул тий. Зин таваа. Холбогчно. Шилжүүлэгч байна шүү. За үнэхээр гоё юм байна. За дараагийн нэг гайхах юм шиг. Ийм 5 ийм загвар. 20 кг. Хөөсөн 20 мэдээсэн. Зүгээр 5 ийм чинь зүгээр 5 чи 13 гэх юм байна. Ийм болохоор орчуулж болчих юм чинь 7:30. Бисэн ба. Тэгжил болсон юм. Сүрч бас 7:30 гэдэг нь шүү дээ. Тийм. Сайхан юм байна. За ийм хөөсөн цүнхтэй. Бараг 5-6 кг юм. Зин. Хайцсан дотор. Ийм 5. Ийм хөлний hand control бэкэнд power supply-тайгаа. Сайхан байна. Тийм. Энэ хамгийн бараг Монголд байгаа хамгийн хөвгөл TC40. Одоо бас Монголоор зовоолох та. Тийм. Одгоор боллоо. Энэ айгүй хөвгөл юм байна. Одоорны зураг авдаг хүмүүс бол амар хүнд хөлтэй явдаг. Энэ бүр айл хөвгөл. Тэгээд энэ 20 кг тацсан тийм 20 кг. Хангалттай тацсан юм байна. 50 кг. Яагаад гэвэл за нэг сайхан ингээд ой тор Монгол би боллоо. За тэгээд энэ тайм амар том юм шүү дээ. Тийм. 5600 шиг юм шүү дээ. Бараг чинь ZW-гийн өөрхөн брендинг би экстеншн байна. Тэнтэй орцуулаад харахад бас суртаа харагдаж байна. Let's go. Тийм ээ. Цаа юм байна. За ингэж шинэ гайхалтай зургуудыг үзцгээе.